2016 оны төсвийн төслийг 2015 оноос 60 гаруй тэрбум төгрөгөөр давуулан боловсруулжээ. За 2016 онд нийслэл 698 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцоолж байна. Нийт орлогын 60%-ийг хүн амын орлогын албан татвараас, үлдсэн 40%-ийг өмч хөвчлөл, газрын дуудлага худалдаанаас олох боломжтой гэж харжээ. Ерөнхийдөө бол хямралын энэ үед хот хямраагүй гэж нийслэлийн засаг даргын орлогч Бата дарга онцолж байна. Эдийн засаг гайг байгаа шүү дээ. Хот бол юу хямраагүй байгаа гэж ойлгох хэрэгтэй. Бид бол өнгөрсөн 15 оны төсвийг 3 дугаар сард 100 тэрбум төгрөгөөр ахиулсан. 100 тэрбум төгрөгийн их үүсвэр нэмж олоод тэгээ бүтээн байгуулалтын ажил зарцуулъя гэсэн. Тэрийгээ болохоор өмч хөвчлөлд газрын дуудлага хоёроор хийх гэж оролдоод тэгээ тэр зохион байгуулалтын ажил дээр төрцсээр хагаад ингээд энэ ажлыг хийж чадаагүй. За эх жил яг энэ хэмжээгээр тэр ажлаа өшөө нэмээд эх жил хийн. Одоо бэлтгэлүүдийн бүрэн хангаад явж байна л да. Эх жил бол одоо бэлэн болно. Эхний дуудлага худалдаанууд нь бол одоо зарлагчсан явж байгаа шүү дээ. Томоохон дуудлага худалдаанууд. Тэр дуудлага худалдаанууд бол энэ оны сүүл рүү бол ороод эхэлнэ. За энэ хөрөнгийн одоо тодорхой хэсгийг энэ жилдээ зарцуулаад үлдсэн нь бол дараа жил рүү авч орно доо. Нэг хэсэг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд их хэмжээний мөнгө тусгаж байна. Зөвхөн нэг төлөөлөгчд л ихэд 2014 онд 80 сая, 2015 онд 60 сая төгрөг төсөвлөж урамшуулал болгон өгч байсан юм. Иймээс хямралын энэ үед төлөөлөгчдөд энэ урамшуулал олгохдох уу гэдэг асуулт гарч ирнэ. Урамшууллын үед бол энэ жил сая 60 сая төгрөг байгаа. Юун дээр иргэдийн төлөөлөгчтэй хурлын урамшуул. Ирэх жил урамшуул дээр мөнгө тавихгүй байх. Энийг бол яг төлөөлөгч нар өөрснөө шийдэн шүү дээ. Урамшуул мөнгө өгөх үү, өгөхгүй юу, буруу юу, зөв үү гэдгийн үед бол өгөх нь зөв. Төлөөлөгч нар ажиллаа явуулах ёстой. Тийм учраас энийг өгөх ёстой. За ингээд энийг улс төржүүлэлт ч юм уу ямар нэгэн байдлаар нөгөө төлөөлөгч нарыг эвгүй байдал оруулаад та нар мөнгө авлаа, их мөнгө авлаа барьлаа гэдэг ийм одоо шүүмжилтээ бол би бол хувьдаа санал нийлэхгүй. 2016 онд нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ буурахгүй харин нэмэгдэхээр төсөөлөгдөжээ. За нийтдээ 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 10 гаруй сургууль цэцэрлэг байгуулахын зэрэгцээ 30 гаруй цэцэрлэгийн газрын асуудал болон дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Мянбаяр Лавсрам мэдээллээ.